Албан бус боловсролын хэрэгцээ хөгжлийн хандлага. Монгол улсад албан бус боловсролын бие даасан тогтолцоо үүсэж хөгжих үйл явц 1990-ад оноос нийгмийн эдийн засгийн шилжилттэй холбоотойгоор эхэлсэн билээ. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоот нийгэмчилжиж, үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгмийн салбар хувьчлагдаж, ажилгүйдэл, сургууль завсарлалт, түүнчлэн хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэргээс үүдэж, боловсролын шин тогтолцоо үүсэн бүрэлдсэн юм. Албан бус боловсролын үйлчилгээний иргэний боловсрол эзэмших хэрэгцээнд илүү нийцсэн, уян хатан арга хэлбэртэй байдгаараа албан сургалтаас ялгаатай бөгөөд иргэдэд бага, суур, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгох, бичиг үсгийн болон амьдрах ухаан иргэний боловсрол зэрэг 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын хэмжээнд албан бус боловсролын нийт 352 гэгэрэл хөгжил төв сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр төвд өнөөдрийн байдлаар 458 багш ажиллаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн болон бичиг үсгийн сургалт явуулах, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн эдгээр хөтөлбөрүүд нь эрх зүйн дараах орчинд иргэний боловсрол эзэмших хэрэгцээнд нийцүүлэн явагддаг хэмээн үзэж болно. 2006 оноос эхлэн боловсролын тухай хуулийн шинжилэгдэн батлагдсан 8.2/42 дахь заалтын дагуу иргэд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр тодорхой хугацааны боловсролыг нөхөн болон бие даан эзэмших боломжтой болж, түүнд зориулан улсын төсвөөс хувьсах зардал олгодог болсон билээ. Энэ нь иргэний олон талт хэрэгцээг харгалзан үзсэн уян хатан нээлттэй сургалтын хувилбарыг сонгон хэрэгжүүлэх, танхимын бус сургалтын үйлчилгээний хүр дэмж чанарыг дээшлүүлэх бололцоог нэмэгдүүллээ. 2007-оос 2008 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд нийт 10,069 суралцагч хамрагдсан бөгөөд үүнээс 15 хүртэлх насны 3,532, 15 болон түүнээс дээш насны 6,537 суралцагч тус хамрагджээ. Би Төв аймгийн Жарлан цумаас нүүж орж ирээд би тийм өвдөөл тийм тэгээд ингээд дундаасаа гарсаар байгаа. Тэгээд гараад 2 жил гарсан. Тэгээд гэгэрэлд орж ирсэн. Манай сонгоны гэгэрэлд болохоор тийм амар гоо найрсаг тийм олон үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Тэр өөрт хүнд нь хэрэгтэй л байгаа юмнуудыг л бүгдийг энэ тэр амьдралд нь тохиолдох бэрхшээлүүд яаж дагуулах юм болохгүй. Би өөрөө гайгүй сурдаг ч. Би нэг амар тийм юу их туртай байхгүй өдөрдөх тийм командлах туртай юм да. Тэгээд тийм цэргийн 5 хөндлөх гэсэн. Би анх Завхан аймгийн Тосон цэнгэл сумын 1-р 8 жилийн 2-р ангиас завсартаа 2 жил хөдөө яжгаад анх Сангаархан дүүргийн гэгэрэл төвд ирж суралцчихсан. Тэгээд 2001 онд бичиг үсгээс ирж суралцаад 2007 онд 11-р ангийг 5 хүүхэд өгсөн. Тэгээд тэр 5 хүүхэд одоогор тавуулаа оюутан. Монголын үндэсний дээд сургууль, хүнсний технологийн дээд сургууль, Монсын дээд сургууль гэх мэтчлэн. Тэгээ би Улаанбаатар их сургууль гэх мэтчлэн. Тэгээ би Дунд говийн цагаан дэлгэр сумаас шилжиж ирсэн. Би 7 дугаар ангидаа сурж байгаа. Тэгээд завсардаж гараад тэгээ энэ түрүү намраас эхлээд энэ сураад тэгээ суур боловсралтай болоод тэгээ энэ жил бас дахиад явж байгаа. Тийм гэрчлэгээ авчаа тэгээд намар ангаахын дунд сургуульд явах гэж байгаа. Албан бус боловсролын үйлчилгээний нэг хэлбэр нь иргэдэд бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх сургалт байдаг. Бичиг үсэг үл мэдэгчдийн насны бүтцэд өсвөр үе залуучуудын эзлэх хувь өндөрсөж, бичиг үсэг үл мэдэгчдэд залуучсан хэмээн дүгнэж болохоор байна. 2000 оны хүн ам орон сууцны тоолгоос үзвэл бичиг үсэг үл мэдэх хүн амын 34 орчим хувийг 12-оос 24 насныхан дангаараа бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн 2002 онд цэргийн алба хаагчдын бичиг үсгийн боловсролын төвшинг тогтоох судалгаагаар 4-өөс дээш ангиас завсардсан хүүхэд ч цэргийн насанд хүрэх үедээ бараг бичиг мэдэхгүй төвшөнд хүрээд байгаа нь нотлогдсон байна. Цэргийн албанд татагдж байгаа дайчдын 10-аас 20% нь одоо бичиг үсгийн боловсрол муутай. Ер нь мал дээр мал дагаж мал дээр байж байгаад ирсэн. Ийм одоо зэргүүд үүдэг. Эднэртээ одоо албаны сургалт татлах хичээл сургалт явуулахад
бас хүндрэлтэй байдаг учраас дөнгөж одоо шин зэрэг татагдаад одоо сургуулийн төвд эренгүүт нь бид нар одоо орон нутгийн албан бус боловсролын одоо байгууллагатай хамтарч цэргүүдтэй одоо бичиг үсгийн анхны шатны сургалт явуулах одоо ийм ажил зохиол юм. Энэний үндсэн дээр бол одоо 13-аас 14 зэрэг өөрсдийнхөө хэл хамгаалах бэлтгэл мөн одоо гэр оронд ар гэртээ захаа бичдэг, ирсэн захаагаа одоо өөрсдөө уншдаг ийм одоо хэмжээнд хүрсэн байгаад одоо бид нар ч гэсэн одоо маш баяртай байдаг юм аа. Иргэдэд амьдрах ухаан эзэмшүүлэх сургалт бол зах зээлийн нийгэмдэх иргэний хэрэгцээнд нийцсэн албан бус боловсролын үйлчилгээний өвөрм үснийг чиглэл бөгөөд хөгжилтэй орнуудын албан бус боловсролын үндсэн чиглэл нь энэхүү амьдрах ухаан насанд хүрэгчдийн сургалтууд байдаг онцлогтой. Улсын хэмжээгээр зөвхөн 2007 онд бичиг үсгийн боловсрол нөхөн олгох болон амьдрах ухааны чиглэлээр гэгээрэл төвүүдээс зохион байгуулсан сургалтанд 181,700 хүн хамрагдсан юм. Мөн мэрэгжил дээшлүүлэх болон мэрэгжил эзэмших сургалтанд жил бүр дунджаар 12,000 гаруй хүн хамрагдсан байна. Эдгээр хүмүүс ихэвчлэн аж ахуй нэгж байгууллага, хувь хүний санаачлагаар зохион байгуулсан дамжаа курс суралцжээ. Амьдрах ухааны сургалтыг манайх эсгийн урлалаар мөн нодон жилээс эхлээд сусан урлалын сургалтанд нэмсэн байгаа. Эсгийн урлалын сургалтанд манайх бол 10 модуль явуулдаг. Сусан урлалын модулыг болохоор 2007 онд сусан урлалаа дотор нь хуваагаад сэтгэн урлал, сусан хэлхээ, уран зангилаа, сатуркэн урлал гэдэг 4 модуль боловсруулад одоо ашиглаж байгаа. Эсгийн урлалыг бол манайх овчрын сургалтаараа жижиг дунд бизнесийн нэгдсэн холбоотой хамтраад хөтөлбөргөө явуулдаг. Би цагдаа багшийнхаа удирдлагаар 2008 оны 3 сараас эхэлж сурсан. Тэгээ би энэ сургалтанд явснаар айгүй их мэдэж авч сурж байгаа. Өөртөө цанаанаас хүмүүстэйгээ бүлэг нийлээд ингээд эсгийн урлал, сувсан урлалаараа юм хийж өөртөөх амьдрал хав дээшлүүлэхэд бол тэргэлд сарын урлаг дунджаар материалынхаа мөнгө төрийг гаргаад 300-аас буудаг. Төрийн албаны тухай хуулийн зааснаар албан бус боловсролын төвийн багш нь төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхэн хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангадаг эрхтэй байдаг. Гэтэл албан бус боловсролын багшийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, дэтгэвэр, тэтгэмжийн асуудал тодорхой бус байсаар байна. Эдгээр хүмүүсийн цалингийн асуудлыг бол өөр ангилал, зэрэглэл гаргаж оруулж өгөх нь зүйтэй гэж би бодож байна л да. За тэгээд тэтгэвэр тэтгэмжийн шагнал урамшиллын асуудал дээр бол бас хамрагдаж чаддгүй. За яагаад вэ гэхээр боловсролын тухай хуулинд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт 5 жил ажилласан багш тэтгэмж авч байгаа бол албан бус боловсролын багш нар маань тэднээс илүү хүнд нөхцөлд адилхан л нөгөө суур боловсрол эзэмшүүлж байна, бичиг үсгийн сургалтыг бага боловсролыг эзэмшүүлж байна. Гэтэл тэднэрт маань бол энэ тэтгэмжинд хамрагдаж чадахгүй байгаа. Зарим шагнал урамшилт хамрагдаж чадахгүй байгаа. Энэ нь болохоор боловсон хүчнийг дотор шууршилтай ажиллахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна л да. Энэ нөхцөл байдлаас үүсээд албан бус боловсролын багшаар бэлтгэгдсэн багш маань 1 жил болоод овоо арга ивэ олцсон байжгаад өөр ажил руу шилжих тохиолдол байдаг. Тэгээ ингээд бид нар бэлтгэсэн боловсон хүчин маань бол докторгүй байна. Яг энэ боловсролын тухай хуулинд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хувьсах зардал 100,000 байлаа гэж бодоход албан бус боловсрол 70,000 гэх жишээтэй 0.7% итгэл зүйр гэж ярьж байгаа. Тэрүүгээр л цалинжиж байгаа. Болохоор энэ бусад үйл ажиллагаа явуулахад бол нэлийн хүнд байдаг. Иймээс дүүдсэн хөтөлбөрийн бичиг үсгийн насанд хүрэгчдийн тасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэгэн адил биечлэн хичээл зааж байгаа 458 багшин албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Тэдний ажлын байрны тодорхойлол, төвийн ажиллах дүрмийг сүүлийн үед шинжлэгдсэн эрх зүйн орчинд тохируулан өөрчлөв. Цаашилбал сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багшийн ажлын бүтэц, нормыг тогтоох, цалин хөлс олгох журам бий болгох нь нэн тулгамдсан асуудал боллоо.
Монгол улсад энэ хүн хөгжих явцын энэ алан бус сургалтын тогтолцоо нэлээд хоцронгуй байна уу да гэсэн одоо санаа төрдөг. Албан бус боловсролын тогтолцооны иргэний боловсрол эзэмших хэрэгцээнд нийцүүлэн бичиг үсгийн хөтөлбөр, дүйдсэн хөтөлбөр, амьдрах ухааны хөтөлбөрийн үйлчилгээг тогтмол явуулж байгаа боловч эрх зүйн орчин, санхүүгийн тодорхой бус байдлаас шалтгаалж үйлчилгээний хүртээмж чанарт зарим саад бэрхшээл учирсаар байна. Манайх бол одоо голдуу өөрсдөө л материал аваад бүтээгдэхүүний хийдэг те. Тэгээ бас нөгөө дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад сургасан хүмүүсээ нэг бүлэг болгочоод байгаа. Тэгээ тэднэрт бол санхүүжилтийн тусалд бол дэлхийн зүүнээс хамрагддаг те. Адра олон улсын байгууллагаас бас нэг 15-30 насны хүүхдүүд залуучуудыг сургаад одоо тэднэр хичээсэн бас ажлын байраар хангаж чад төсөл хөтөлбөрт хамрагдаж байна. Алан бус сургалтыг манай Монголд одоо нийт масс хүмүүс ойлгохдоо сургууль завсардалт эмзэг бүлгийн хүүхэд бичиг үсэг мэдэхгүй ийм л хүрээнд ойлгож байна. Тэгвэл өнөөдөр хөгжсөн оронд одоо хүний хөгжлөө одоо яаж хөгжүүлэх вэ? Яаж нийгэмд төлөвсөн иргэн болгож одоо бага наснаас нь ахуулаад насанд хүрэгчдийг одоо тасралтгүй боловсрол олох вэ гэдэг бол энэ алан бус сургалтын одоо зайлшгүй тогтолцоо байх ёстой гэж үзэж байгаа юм л да. Стандартын сургалтаас гадна дандаа өөрийгөө хөгжүүлж одоо энэ сургуулиас гадуур сургалтанд сурж одоо тийм сурсан тийм хүн яг би цогц хүн болно шүү дээ. 2006 онд сургуулийн дэс төгссөн. Энэ жил бол энэ хаан улд үүргийн одоо ски хурлын сургалтанд хамрагдаад одоо ски оловч тавчгнаас ахуулаад одоо скийн зураг хийх хүртэл бол одоо маш олон зүйлийг мэдэж авлаа. Урлагтай одоо энэ ски урлалыг яаж холбож болох вэ гэдэг талаас нь л сонирхож энэ сургалтын дэв тандсан. Үнэхээр одоо энэ сургалтын дэвс авах зүйлээ авч чадсандаа үнэхээр баяртай байна. Америкт гэтэл одоо энэ удирдах ажилтны хүмүүсээ стандартын сургалтаас илүү нөгөө амьдралын их сургуулиар сурж хөгжсөн тийм одоо бие хүн болж төлөвсөн тэрийг аягүй харилцдаг гэж байна. Тэгээ тэр чиглэл рүүгээ бол аягүй хөрөнгө хаяна, тэр чиглэл рүүгээ бол ерөөсөн төр засаг нь анхаарна, төрийн бус байгууллагууд ерөөсөн ингэж нийлээд анхаардаг. Манайд байгаа одоо энэ хар үзэгдлүүд чинь ерөөсөө бие хүн төлөвшөөгөөс болж байгаа тийм л үзэгдлүүд байхгүй. Тэгэхээр манай одоо хамгийн чухал юм бол энэ бие хүнийг төлөвшүүлдэг. Сургуулиас гадуур сургалтыг эхний ээлжинд тодорхой хугацаанд 3 жил ч гэдэг юм 5 жил ч гэдэг юм боловсролын системийн нэг номер болгож иж энэ асуудал цаашаа хөгжүүлнэ гэж миний хувьд бодож байгаа. Үндсэн хуулиараа баталгаажуулсан иргэний сурч боловсрох эрхийг хангах, боловсролын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд эрх чөлөөт сонголтын боломжийг өөртөө агуулсан албан бус боловсролын салбарын үйлчилгээний үүрэг ач холбогдол онцгой чухал үйлээ. Цаашаад албан бус боловсролын үйлчилгээг нийгэм, иргэний бодит хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох замаар хөгжингүй орнуудын жишг төрсэн үндэсний дэвшний бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлага ийхүү жухлаар тавигдж байна.